За одоо яг Говьсүбэр аймгийн Чойр хот руу явж байна. Дахиад ингээд олон дайв хийх ямар ч боломжгүй болно. Тэгээ урд ганцаараа суусайг уйдахтай байна. Манай хоёроо юу байна? Яаж би зааж. За суулаад өгч. За. Ажиж хаар байна би олохгүй байна. За энэ. Аа. Сайн нуруутай ил дээр аюулаа явахад хамт явсан манай залуу байна. Тэгээд түүний айлж байна. Сайхан айлж байна. Түүний Магаш гой зургаар өгтий. Тэ гой зургаар өгтий гинэ. За. Манай ахаа нь байна. Тэнд байна. Нэг амар гэрэл тосгож байсан. Ламрах юм ярэ. Бичлэг Ийч айж. гой гаж байна. Хамтдаа ирж дээ. Янз сайхан тогтцтой юм. Газар хат юм байна. Яг. Би тойроод өөрөө харагдаж байгаа хаа да. Дээрээс тэхгүй юм тий. За би дээгүүрээсээ зогийг авсан. Дундгой аймагт байрлах их газрын чулуу хэмээх сонд тогтдог газар. Яг одоо иржлээ. Тэгээ тухайн газрын гол онцлог гэх юм бол дэлхийд хоорхон байдаг байгалийн боржин чулуу. За мөн толбожин чулуу, дэгцэр чулуунуудаас тогтсон ийм газар байдаг. Тэгээд их баг газрын чулуу гэж хоёр тусдаа байдаг. Одоо утгахгүй баг газрын чулуу руу явна. Тэгээ их газрын чулууны талаар мэдээд өгөхөд тухайн газар бол 30 км урт сунж тогтсон 15 км-ийн өргөнтэй ийм газар байдаг. Тэгээ энэхүү газрын гол онцлог нь мэдээж энд сонин тогтц бүхий хэлбэр дүрс агуулсан чулуу тогтцол их байдаг. Тэгээд зуны манлай хотын дуучин за Норуу Банжид дугаад зориулсан за хадны театр бол яг энд байдаг. За акустик театр гэдэг утгаараа яг энэ хадны хажууд явхад бол яг нөгөө театрын тайзан дээр байгаа мэт. Миний хувьд тийм санагдчих байна. За тэгээд энэ газраар хамтдаа жоох аялж явцгаая. За их газрын чулуун дээр яг одоо ирсэн байна. Тэгээд рек тасарч орж ирээд. Юу байна багий? Аанаа таанда. За би жоо цагаар болоод тарах гэж байгаарай. Угаасаа харалтаа цагааруулах шаардлагагүй. За гэрэл тишүүн дээр анх удаа ирж үзэж байна. Баригснаас нь хойш хийж үзээгүй. Гой газар байт юм байна. Гэрэл тишүүнээс их газар чулуун өөрөө гой харагддаг юм байна. За би харагдах